Сайн мэцхан уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүүм эхлэхэд бэлэн боллоо. Камбожид хууль бус бүлэглэлд ажилладаг 200 мянган хүмүүс байдаг. Тусдаа барилгатай хууль ёсоор бизнесээ бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулдагч араар нь бохир зүйлсээ хийдэг. Бизнесээр даалталтгүй гэмт хэрэг хийдэг хүмүүсийг нэмэх юм бол бүр их тоо гарч ирэх бөгөөд Камбожийн дотоодын нийт бүтээгдэхүүний бараг тал хувь нь гэмт хэргийн ашгаас орж ирдэг гинэ. Сүүлийн үед Солонгос оюутан нас барснаас хойш хаа сайгүй мэдээлэл гарч асуудал болоод байгаач үнэн дээр аль дээр үеэс л иймэрхүү хэрэг гарсаар байсан. Хохирогчдод олон улсынх Филиппин, Хятад, Вьетнам, Малайз гэх мэт байгаа. Өнгөрсөн зуунд Чүнчоны Чоноонд амьдардаг их сургуулийн оюутан 22 настай Пак сургуулийнхаа ахаас нэгэн санал авсан. Түүнийг Хон гэдэг 27 настай тэрээр Пакад "Би чамд мөнгө олох чинь туслая. Чи банк ороод данс нийлэгчих. Тэгээд Камбож руу төр явчаад ир. Тэнд байгаа миний таньдаг залууст банкны дэвтрээ зарчих юм бол их мөнгө олж чадна. Би ч гэсэн ингэж хийгээд хэдэн 10 сая вон олсон. Би чамд Камбож руу явах онгоцны тикет, зочид буудал, хоол гээд бүгдийг нь зохицуулаад өгье гэдэг. Пакч зөвшөөрч аав ээжтэй нарийн тайлбарлаж чадалгүй Камбож руу ажиллаар явчаад ирэй гэж хэлээд 7 сарын 17-нд Камбожийн нийслэл Пномпенээс машинаар 4 цагийн зайдах маш том гэмт хэргийн цогцлборт ирдэг. Prince Group-ийн харьяа байгууллага Voice Fishing идэвхтэй идэг гэдгээр алдартай газар. Пак энд ирээд шууд дансныхаа дэвтрийг хураалгаж тэднэрийн хийхснийг хийдэг. Уг нь Пак дансныхаа дэвтрийг зарчаад буцаад гэрлүүгээ явна гэж бодсон ч явуулаагүй. Дээрээс нь тэдний хийгээд байгаа Voice Fishing-ийг зайлшиж авсан хохирогчдын мөнгө Пакийн данс руу орох ёстой ч орсон мөнгө нь буцаад гарсаар байдаг. Солонгосоос Пакийг хариуцж исэн Хятадын Солонгос хүн түүнийг өөрсдийг нь хуураад байна гэж утсан. Гэтэл Пакийн их сургуулийнх нь ах Хон банкнд дансаа нээлэхэд нь хажууд нараа зогсож исэн тэрээр нууц үг дансны дугаар гээд бүгдийг нь мэдж авсан. Хонч бас дээрээ дарахтай байна. Нийт 57 сая вон авсан. Бүлэглэлийн хүмүүс Пакийн дансанд орж ирсэн мөнгийг авуулах гэж энэ хүртэл авчирсан байхад өөрсдийнх нь мөнгө алга болсноор Пакийн там эхэлдэг. Түүнд байнга хар тамхи хүчээр тарьж масууруулах бодис өгөөд үхмээргүй байгаа бол уу гэж дарамтлагдаг. Пакийг хариуцж исэн Солонгос түүнийг хонтой хувилдаж мөнгийг нь луурсан гэхээс гадна хар тамхи хэрэглээд ямар ч хүчгүй сул дорой ажил хийж чадахгүй зүгээр тижээлж байгаа учраас энд байсныхаа төлбөрийг нэмээд төлгөж өдрө болгон зодож нүддэг. Орон дээр хүлж цотхоос гадна тогоор цохиулж эрүүдэн шүдэг. Ингэж хүмүүсийг тамалж байгаа үеийнхэн дуу бичлэгүүд интернетээр таарсан байгаа юм байна. Ийм амар газар ирсэн Пак цухтгаар Солонгос руу тусламж гуйхдаа өөрийг нь зарсан. Дансанд нь орж ирсэн мөнгийг нь аваад байгаа хон руу залгаж "Энэ нэг л биш газар байна. Намайг зодоод байна. Би энээс явмаар байна" гэхэд Хон "Цагдаад мэдэгдэх юм бол асуудал томрох учраас би өөрөө зохицуулъя. Чи юу ч битгий хийгээрэй" гэдэг. Энээс болоод гэр бүл рүүгээ мэдэгдэх боломжтой үеэ хийдими өнгөрөөсөн. Эцэст нь 7 сарын 20-нд Пакийг Камбожид ирснээс 3 хоногийн дараа түүнийг хариуцж исэн Солонгос Иг Хон Пакийн гэр бүл рүү залгаад "Энэ осол гарсан. Ослыг зохицуулах хэрэгтэй. Бид нар гангстер бишээ. Зүгээр л мөнгө авах хангалттай" гэд 57 сая вон ихэд өгч чадахгүй бол хөвгч нь Мянмар руу зарна гэж сүрдүүлсэн. Нэг өдрийн дотор тийм их мөнгө олох боломжгүй байсан Пакийн гэрийнхэн аргаа барж сүүлдээ ах нь Камбожийн элчийн сайдын яамтай холбогдоход мэдээлэл хангалттай биш байна. Аль болох их мэдээлэл цуглуулж орон нутгийн цагдаад мэдээлэх хэрэгтэй гэдэг. Элчийн сайдын яамных нь вебсайт руу орохоор ажлын байрны луйврын эргээр орон нутгийн цагдаад мэдээлэх заавар гэж байх ба элчийн сайдын яам нь орон нутагт шүүхийн эрх мэдэлгүй шууд хэргийн газар очих, гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцох, хэрэгтнүүдийг баривчлах, өөрсдийн биеэр аврах ажиллагаа явуулах эрх хязгаарлагдмал учраас цагдаагийн байгууллагад хэрхэн мэдэгдэх зааврыг оруулж ийн гэдэг. Өргөдлийг хүлээн авсны дараа цагдаагийн байгууллага эргийг хурдан шийдвэрлэнэ гэсэн байхаас гадна нэгт орон нутгийн цагдаад мэдээлэх ёстой. Хоёрт телеграмаар одоогийн нөхцөл байдал, эргэн тойрныхоо зургийг дарж англи тайлбартай бичих. Google Translate ашиглаж болно гинэ. Дараа нь Telegram болон Google Map ашиглаж өөрийнхөө байршлыг явуулахаас гадна холбоо барих дугаар, барилга, тэр хавьд нь байгаа нуур гэх мэт зүйлсийг маш нарийн явуулах ёстой бөгөөд гадаад пассворд, өөрийнхөө нүүрний зургийг видеот явуулах. Хамгийн чухал нь хохирогч өөрөө цагдаад мэдээлэх ёстой. Хэрвээ гэр бүл нь мэдээлэх юм бол бас хэд хэдэн дүрмтэй. Энийг сонссон Пакийн ах Солонгосын Хичоотын цагдаагийн газарт "Дүү маань барьцаалагдсан юм шиг байна" гэж мэдээлэхэд цагдаа нар хилийн чанд дахь солонгосчуудыг хамгаалах хэлтсүүлэн консултай холбоо барьж Пакийг хайсан боловч 2-7 хоногийн турш ямар ч сураг гарахгүй байсаар эцэст нь Камбод мужийн боохоо уулын ойролцоогоос солонгос хүний зогцолцсон бөгөөд Пак мөн болгон тогтоогдсон. Хэсэг хугацааны дараа гэмт хэрэгтнүүд ч баригдсан. Шөнө нүн Камбожийн цагдаа нар эргүүл хийж авах хооронд ачааны машин явах ба доторн зогсож байсан. Жолооч 35 настай Ли Шимпэн хажууд нь сууж исэн 43 настай Зүй Рэнзэнаар түрүүлж баривчлагдсан. Цагдаа нар тэдний гэрлөө очиж шалгалт хийх гэж гад 35 настай Лиу Хаошиныг баривчилсан. Гуруула Хятад. Гэхдээ хэрэгтэн тустай байгаа Ли Гангу
Хүчээр багт мансууруулах бодис өгч хүч хэрглэхийн хажуугаар ална гэж зурдуулсан. Алсан маань хамгийн өндөр магадлалтай өнгөж үзэж байгаа. 1991 онд төрсөн 34 настай Хятадын жилийн мужийн Хүнчүүн хотоос гаралтай. 160 см өндөртэй Солонгост 2023 оны 4 сард Ганнамд сургуулийн орчинд сүүн дотор мансууруулах бодис саагартай ойлж хийгээд нийт 13 хүүхдэд тараасны 9 нь тэр мансууруулах бодистой сүгуусан гинэ. Уусныхан дараа тэр дор нь аав ээж рүү залгаад танаа хүүхэд хар тамхи хэрэглэсэн. Цагдаад мэдэгдлээ шүү гэж сүртүүлээд мөнгө авдаг. Энэ нэргийн гол буруут нь Хятадд баригдаж 23 жилийн хоригдол авсан ч баригдаагүй үлдсэн бүлэглэлийн хүмүүс дунд түгээл тариуц зүүн болох Ли Кван байсан. Аль дээр баримтлагдах ёстой хүн явсараагаад Камбож руу очив юм байна. Тухайн үед Пактай хамт хоригдож байгаа цухтаж чадсан хүн хэлэхдээ Ли Кван Пакийг тоогоор цохиулж өвдөг, шилб, нүүр, бэлхүүсгээд хөхрөлтгүй газар байхгүй болтол зодсон гэдэг. Энэ нэргийн эхлэл болсон Лувржин хончоос баримтлагдсан. Одоо болтол Пакийн цогц Камбожид байгаа бөгөөд задлан шинжилгээ хийх шаардлагатай байгаа учраас Солонгосоос хамтарсан задлан шинжилгээ хийхээ мэдгдсэн. Камбожийн засгийн газраас албан ёсны мэдээлэл хийхдээ Солонгос улстай хамтарч ажиллана гэдгээ хэлээд хохирогчийг Камбожид биш өөр улсад нас барсан гэдэг. Энэ нэргийн талаар Хятадын South China Morning Post сонинд хохирогчийг эрүүдэн шүүж хөнөөсөн гэж бичсэн. Энийг Камбожийн засгийн газар үгүйсгэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тараавал хуулийн хариуцлага хүлээлгэн нийтлэл мэдээгээ зас гэсэн шаардлага тавьжээ. Хохирогч зөвхөн Пак биш. Тэр барилга дотор нийт 23 солонгос хүн байгаа ч тэр дороо аврах ажиллагаа явуулаагүй гин. Энэ нэрийг ил болсны дараа ойр дотных нь хүн Камбож руу ажиллахаар яваад холбоогүй болсон гэсэн дуудлага 300-аад орж ирсэн бол одоо 1000 тавсан. Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлснээр Луврын төвд 100-аас 150 мянган хүн хүний 8-ны хэрэгээр Камбожид барьцаалагдсан байгаа гэсэн мэдээлэлдэг. Вьетнам, Таиланд, Мянмар, Хятад гээд ихэнх нь Азууд ах бөгөөд Африкчууд маш их байдаг гинэ. Энэ хүмүүс янз бүрийн замаар ирдэг. Зарим нь багшиг, зарим нь өрнөөсөө олоод худалдагдаж ирдэг бол зарим нь зүгээр л аялж энэ тэрүүгээр зугаацж чаад маргааш нь нүдэ нэхэд шал өөр газар цоочтой өрөөнд орсон байдаг бол нөгөө талаас voice phishing гэдгийг нь мэдээд ирсэн хүмүүс ч байдаг. Ингэж ажил явсан солонгосчуудын 90% нь хүнээр зуучлуулж аль эсвэл ажлын зар харж явдаг. Оцсон хүмүүс зурган дээр харагдаж байгаа шиг нэг хүн 30 аяг нээж өдөрт хэдэн зуун мессеж илгээдэг. Иймэрхүү Хятад кино байдаг те. Нэр нь юу лээ? Гараараа их боломжгүй учраас програм ашиглаж байгаа шаардлагатай тохиолдолд өөрсдөө бичдэм байна. Мэдээж орон орноор нь ажилуулдаг. Солонгос, Вьетнам, Хятад багууд гээд бүгд тус тустай байдаг. Солонгосчуудын хамгийн их өртдөг нь хөрөнгө оруулалтын лувир. Ихэвчлэн гэрээ эзэгтэй нар хүүхдээ харахын хажуугаар мөнгө олох чод лувирдулдаг. Яг энэ лувирт надтай Солонгост хамт ажилладаг байсан казак хөртөжсөн. Нэг групп чат гэдэг юм байна л да. Тэр дотор хүмүүс ирцээ бүртгүүлээд мөнгө авдаг. 2-3 удаа орлого нь ороод ирсэн болохоор нөгөө охин чи итгэцэн. Хамт групп чатанд байгаа хүмүүс нь ч бас данс руу мөнгө маань ороод ирчлээ гэдэг байсан. Дээрэс нь хөрөнгө оруулаад мөнгө нь хэр өсөж байгааг хардаг сайт хүртэл байсан болохоор нөгөө казак охин ч багаар мөнгө оруулсараагаад нийт 10 сая вон өгсөн. Тэрийг нь 100 сая вон олгож өгнө гэсэн болохоор итгээд нөгөө сайт руугаа ороо шалахаар яалтчгүй мөнгө нь өсөд исэн гинэ. Тэгээ нөгөөдөг чинь Солонгост ажилладаг оюутан болохоор 100 сая вон орж ирэхийн өмнөх өдөр ажил дээрээ ирчээд энэ муухай ажлыг дахиж хийхгүйгээд хамт ажилтаа гэсэн Солонгосны эмээтэйгээ муухай харьцаад хамгийн сүүлийн өдргээд явсан чинь 100 сая вон орж ирээгүй. Яаж орж ирэх вэ? Тэгээд нөгөө групп чатанд байсан хүмүүс рүү нэг нэгээр нь та нарын мөнгө орсон уу гэж чат утсан чинь тэнд байсан хүмүүс бүгдээрээ зүгээр орсон гэж хэлсэн юм байна. Сүүлдээ нөгөө групп рүүгээ та нар миний мөнгийг луурсан цагдаад өгнө гэсэн чинь нөгөө удирдагч нь нээ заа гэхээс өөр юм хэлээгүй. Ингээд мөнгөчгүй юучгүй болоод дууссан. 10 сая воныг цуглуулна гэдэг чинь Солонгост амьдарч байгаа гадаад хүмүүсийн хувьд үнэхээр хэцүү байдаг. Мэдх нь мэдэх бах. Хизээч ийм амархан мөнгө олох арга гэж байдаггүй л ахгүй юу? 10 сая воныг 100 сая вон болгож өгнө гэдэгт нь итгэжл байдаг. Ямар ч тач ингэж луйр идэх хүмүүсийн хажууд байнга хянах хүн зогсдог бөгөөд гартаа цахилгаан бороохоо бариад муу иж байгаа хүмүүсийг цохиж үгүй бол цэргийн гутлаар хөшгөлж тоогоор цохиулна. Тэнд байгаа хүмүүс 6 сарын дараа гэрлүүгээ арах боломжтой байдаг ч ажиллаа хийж чадахгүй байвал өөр газар руу явуулдаг. Гэхдээ 6 сар болоод явуулна гэж огт байхгүй. Аль хэдийнэ хаашаа явуулахаа ботцсон байдаг гинэ. Азар хүмүүсийн тусламжтай тэндээс цухтаж чадсан хүмүүс байдаг ч тэндээ сайн ажиллаж тушаал ахаад менежер болоод тэдний хийдэг муухай юмнуудаас нь хийлсэж эхэлдэг хүмүүс ч байдаг. Харин ажиллаа сайн хийж чадахгүй зодоод ч нэмэргүй байгаа хүмүүсийг хүлж хүчээр цусыг нь аваад зардаг. Энэ гинт хэрэг хийдэг байгууллагын ихэнх нь Хятадууд. Энд яагаад Хятадууд ийм их гисэн бэ гэвэл 2018 онд Ши Жинпиний тушаалаар нийт 230 мянган гэмт хэрэгтнүүдийг барьсан. Зарим хэрэгтнүүд хаашаа цухтаа бодцоод Камбож руу цухтсан юм байна. Камбож руу явсан бас нэг шалтгаан нь Хятадд казино хууль бус байдаг бол энд зөвшөөрдөг.
Ингээд Камбожид казино нээж тэр нь томорсоор агаад бүр цогцлбор болох ирээр хятадууд бөөнөр орж ирдэг. Эхэндээ Европод ихээр ирж амьдардаг байсан газар сүүлдээ гэмт хэргийн сүлжээ газар болсон байв. Ковидын үеэр энд байх үйлдвэр компаниуд дампуурч баян хятадууд байрлагыг хямд үнээр нэг нэгээр нь авч эхэлдэг. Бүр энэ Луврын төв дотроо чандарлах газартай. Тэгвэл Камбожийн засгийн газар яагаад гэмт хэрэг хийхийг нь зогсоодгүй юм бол? Камбожийн ихэнх улс төрчид хятадуудтай маш дотно байдаг. Яагаад гэвэл байнга авилга авдаг гинэ. Дор хаяж хэдэн тэрбумаас эхэлдэг. Дээрээс нь албан ёсоор олон намын тогтолцоотойч хамгийн хүчтэй нэг намд хамгаалсан засаглалтай улс юм байна. Авилгалд баригдсан улс яадаг вэ гэхээр би улгаалагдаа цагдаагийн газар өөрийнхөө бүх мэдээллийг хэллээ. Түрүүнд бүрдүүлэх ёстой гэсэн зураг байршлаа явуулаад Google Translate ашиглаад арай гэж англиар бичээд явууллаа гэж бодъё. Камбожийн цагдаа нар ямартай ч хөдөлнө. Гэхдээ дараа нь юу болохыг хэлж өгье. Энэ жихнээс болсон явдал Филиппиний 27 настай эмэгтэй Карла 2023 оны 2 сард Луврын төвд ажлын зараар ирсэн ч казинотой байрны доор цоочлогдсон. Түүнийг 7 сая вон өгөхгүй бол гарахгүйгээд оронд нь voice phishing хийлгсэн. Хятадууд алдаа гаргавал гүйцэтгэл муу байвал таалагдахгүй бол гээд юм л ол цохиж зоддог байсан. Карлагаас гадна нэлээд олон филиппинчууд байсан ч гинэт алга болцоосон бөгөөд хоёр нь нас оржээ. Харин Карла хятадуудыг цагдаа нарт мөнгө өгч явахыг өөрийнхөө нүдээр харсан. Үүний дараа Карла өөр газар руу шилжихдээ уцаараа зураг дарж бүрдүүлэх ёстой юмнуудаа бүрдүүлээд мэдээлэлээ бичиж цагдаа руу явуулсан. Тухайн үед байсан дүүргийн цагдаа нарт мэдгдсэн ч туслахгүй учраас өөр дүүргийн цагдаа руу явуулдаг. Явх өдөр нь автобус нь Карлагаас гадна 26 Филиппин хүмүүс 10 цагийн үед барилгын гадаа гарч ирэхэд зэвсэгтэй цагдаа нар автобусыг зогсоодог. Азар өөр газар зарагдахынхаа өмнө аврагдаж тэнд байсан ажилчид бүгд баривчлагдсан. Хохирогчид бүгд Филиппин хүмүүс байхад эх орон руу хурдан явуулах ёстой ч насан туршигчдийн хорих төвд мөрийдөө тоглоомын гинт хэрэгтэй тэмцэх товчоонд цагдаа ойрдог. Тэр хорих төв нь бидний бодож байгаа шиг шорон биш. Дахианы сарвчиг, дээрээ нэг төмөр, доороо шороо, ямар ч нүүр гараа угаах, усанд орох газар байхгүй. Карлагийн хамгийн их айжсэн зүйл нь хүний наймаачид хүчээр ажил хийлэгдэг байсан гэмт хэрэгтнүүд хамт орхигдсон. Хэрэгтнүүд хохирогчд руу харж ална гэж зүрдүүлээд цаашаа харж цагдаа нарт тал засдаг бөгөөд хятадуудад хоол цэвэр ус өгч филиппинчуудад усч өгдөггүй. Ингээд болоогүй цагдаагийн дарга гэмт хэрэгтнүүдийн даргатай ярьж чиний хүмүүс надад байгаа. Олигтой мөнгө авчирч өгөхгүй бол энэ хүмүүсийг чинь цаашаа зарлаа гэж хэлээд хохирогчд руу танай эзэн чинь надад нэг хүний $1000 өгч та нарыг авна гэсэн. Буцаж очимооргүй байгаа бол та нар надад нэг хүний $1200 төлөөд эрх чөлөөтэй олж болно. Тийм муухай газар буцаж очсноос дээрэгдтэй гэдэг. Карла жараа гэж мөнгө осгоод Филиппин руу явах гэтэл дараагийн даваа нь цагаачлалын алба. Цагаачлалын албанд хоригдох хугацаанд түүнийг хууль бусаар оршин суудаг гэж үзээд торгуул ноогдуулж $1260-оос хямдруулаад $1200 тушааж ээж эх орон руугаа явах боломжтой болно гэдэг. Цагдаа нар нь ийм амар ялцарсан гэхээр улс төрчид нь бүр амар ах нь ойлгомжтой. Иймэрхүү хууль бус зүйлс Лувр хүн аймаалах гэмт хэрэг хийдэг байгууллагын цаана заавал нэг улс төрч байдаг гинэ. Crown аж үйлдвэрийн цогцлборын эзэн нь Камбожийн Assembly гишүүн. Эндээс арай гэж амьд үлдсэн Луи Жи Хана гэх хэрэгтэй байдаг. Хятад хүн. Баригдсанаас хойш 2 хоногийн дараа цагдаад мэдээлсэн ч ирээгүй. Гэтэл удалгүй бүлэглэлийн нэг хүн ирээд би чамаас олж цагдаа нарын амыг хамгаах гэж $4,000 зарцуулсан. Энэ чиний өөр болсон шүүгээд аимшигтай цодож өөр газар зарсан. Зарагдсан Луи К19-ийг цогцлборд ирсэн нь нөгөө гишүүний эхнэрийнх нь ахын ажиллаулдаг газар. Луйтай хамт энд ирсэн залуу ямар ч хүчгүй болж биеийн тэр чигтээ хөхөрч нэг нүдэнд тагларсан ирсэн ч хэдхэн цагийн дараа хоолоогоо бууж нас орсон байдалтай болсон. Өөрийгөө дүүжлэгч хүчгүй юм шиг харагдсан хүн үнэхээр өөрөө тийм зүйл хийсэн үү? Харин Луйд Facebook орох боломж олцсон болохоор дахиад нөгөө бүрдүүлэх ёстой баах юмаа бүрдүүлээд засаг дарга руу нь явуулгаад азар тэр дарга нь цагдаа явуулсан. Уг нь Луи энэ газар надаас гадна зөндөө хүн байгаа гэж хэлсэн ч цагдаа нар ирээд тэр газрыг бүхэлд нь нэгжилгүй зөвхөн Луиг л сулсан. Луигийн хэлснээр өөрийнх нь байсан газарт 200 гаруй хүмүүс барьцаалагдсан байсан гэдэг. Дараагийнх нь Prince Group. Солонгосын дуучин Сэнгэрийн энэ группийг эзэмшдэг бар клубт мик бариад би заавал жидийг Камбожид авчирна гэж ярьсан. Үзчихсэн хүмүүсийн ихэнх нь хятадууд. Хүмүүст яагаад Сэнгэрийн энд байсан бол гэсэн асуулт байгаа. Гэхдээ ихэнх нь мөнгнөөс болсон байх гэж таамаглаж байгаа. Принцийн захирлыг Чэнзэ гэдэг 1987 онд төрсэн Хятадаас гаралтай ч 2014 онд иргэншлээс олж Камбожийн иргэн болсон бөгөөд олон нийтийн ажилд том хүч болсон учраас ерөнхий сайдын зөвлөх болгосон. Энэ групп бохир гэсэн болгоныг хийдэг. Хүний наймаа мөнгө угаалт, voice phishing гээд Европчууд Prince Group-ийг групп биш, үндэстэн дамсан гинт хэргийн бүлэглэл гэж нэрлэдэг юм байна. Анх Солонгосын охирогч Пакийн цогцолтоход Камбожийн засгийн газраас Луврт өртүүлэхгүй тулд сайн сургах хэрэгтэй биш гэж үү?
Та нар сайн боловсрол олгох хэрэгтэй штэ гэж хохирогчийг буруутгасан. 10 сарын 6-нд ерөнхий сайд нь мэдээлэл хийхдээ Солонгос хүн нас барсанд харамсаж байна. Солонгосчуудыг илүү сайн хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ гэжээ. Энэ Камбожид хамгийн их хандив өгсөн улсуудын тоонд Солонгос багтдсан байна л да. Хэдий лувер хүний наймаа хийж амархан аргаар мөнгө олдог хүмүүсийн буруу ч гэсэн бидний ажиллаад олж чадахгүй байгаа тэр их мөнгийг маш богино хугацаанд өгнө гэдэгт хизээж итгэж болохгүй. Яг нь амьдрал хэцүү, үр зээлэндээ баригдаад хүүхдүүдээ өсгөж чадахгүй, сургалтынхаа төлбөрийг ч өгч чадахгүй байсан ч ийм зүйлд хизээж уруу татагдаж болохгүй. Манай үзэгчид дунд ийм юмд итгэх хүмүүс байхгүй гэж бодож байна. Аялахтаа хүртэл болгоомжтойгоорой. Ер нь Камбож руу яваад ч хэрэггүй байх. Нилээн баян Солонгос улсын иргэн нас барж ил болсноос биш хэрвээ манайх шиг жижиг ядуу орны хүн нас барсан бол хинч тоохгүй өнгөрөх байх. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаваа дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.